Сайн бацхан уу, од мөндөр сувагт тавтай морил IMDb 250 нэвтрүүлгийн шин дугаараа хүрэхээр хөтлөгчийнх бат болон уянга нар бэлэн болсон байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хос телефоны од мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг манас эмийн үйлдвэр Дармон нэм болон од мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байна. За өдрийн давингаа. Өдрийн мэнд. За хоёлаа нэг сюрпризтэй байгаа тий. Тий, өнөөдөр Питер Cinema Paradiso гэж үнэхээр гайхалтай киноны тухай ярина. Тэгэд энэ киног маань Giuseppe Tornatore гэх найруулагч найруулсан байгаа. Та бүхний мэддэгчлэн. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө гоё мэдээ хаваалцахад өнгөрсөн 2025 онд Алтан хайлс холбооны зохион байгуулсан Dreamers Day үйл ажиллагааны үеэр яг энэ Cinema Paradiso киног үзүүлсэн байгаа. Яг энэ үеэр найруулагч Tornatore маань өөрийн биеэр Монгол үзэгчдэд мэд төвшүүлсэн байгаа. Бүгдээрээ тэр бичлэгийг үзээд үргэлжлүүлээд нэвтрүүлэгтээ орцгоё. Тий. Нэг харамсалтай юм болсон гинэ. Уг нь Tornatore найруулагч маань өөрөө Монгол улсад ирэх гэж төлөвлөгөөтэй байсан юм байна. Тэгсэн Шанхайд нэг кино фестивалыг шүүх хэрэгтэй болоод тэгээд ирч чадаагүй харин өөрийн биеэр мэдчилгээ явуулсан юм байна. За одоо тэрийг үзцгээе. За тийм. Amici e amiche della Mongolia e a tutti i dirigenti dell'Istituto Italiano di Cultura vi saluto, anche se così velocemente, e vi auguro una buona visione, vi ringrazio per essere lì riuniti a rivedere il nuovo Cinema Paradiso. Ciao a tutti, ciao. За тэгэхээр энэ бүр үнэхээр гоё үйл ажиллагаа болж байгаа. Яг тэгэхээр энэ мундаг найруулагч энэ ч одоо домог бас найруулагч үү. Тэр маань яг Монголын үзэгчдэд хандаад ийм одоо гоё мэдчилгээ дэвшүүлнэ гэдэг бол энэ баг анх удаа болов гэж бодож байна. Тийм бах тий. За энэ киног ярихад үнэхээр одоо миний хувьд сэтгэл хөдлөл маш өндөр байна л да. Яг тэгэхээр маш гоё кино, дурсамж өгүүлдэг. Тэгээ одоо яг сэтгэл хөдлөл маш өндөр байгаа учраас өөлчих вэ гэж л их яаж юм да. Салбетгэ бэлдсэн үү? За IMDb-гийн шилдэг 250 киноны нэг 45 дугаар байранд дэвшдэг 8.5 үнэлгээтэй Cinema Paradiso гэдэг кино бол кино урлагийн түүхэнд хүний амьдралыг дурсамж гэх нарийн зүйлээр дамжуулаад хамгийн уярам, хамгийн дулаан байдлаар үзүүлсэн киноны тухай хамгийн сайхан кино гэдгээрээ үзэгчдийн хайрыг булаадаг кино байна. Кинонд сэтгэл зүрхээ өгсөн зүггүй бяцхан жаал Тото, за аав шиг нөмөртэй, алай сайхан ааштай кино механик Альфредо, цэл залуухан үзэсгэлэнт Елена, за идэрхэн Тото хоёрын хайр, борон дундах хүнсэлт, Италийн жижигхэн хосхны хөхтэй, хөөртэй, бужигнантай, Диважин кинотеатр аргагүй хүний сэтгэлийн хамгийн нандин гэрэл дурсамжийг хүнддэг. Кинонд урлагчдын хувьд киноны тухай ийм сэтгэл хөдлөм кино үзнэ гэдэг өөрөө Диважин байсан. Энэ дэлгэцийн Диважин бүтээсэн найруулагч Giuseppe Tornatore киногоо өөрийн бага насны амьдрал өсөж төрсөн тосхон за товчоор өөрийн амьдралаасаа сэтгэлэн бүтээсэн байдаг. Giuseppe Tornatore Италийн Сицилийн Багерия гэдэг жижигхэн хотод төрж Италийн Сициль ер нь мафиасаа гадна илүү агуу найруулагч төрдөг тийм үлгийн нутаг байд. Мартин Скорсезе, Фрэнсис Форд Коппола, Квентин Тарантино ч гэсэн бүгд Сициль гаралтай. Эдгээр найруулагчид маань бүгд Холливуудд одоо бүтээлээ тойрож нэр хүндээ өргөлт хүрсэн. За харин Giuseppe эднээс ялгаатай нь зөвхөн Италид л одоо уран бүтээлээ тойрож гисэн. Одоо ч гэсэн Италид амьдарч байгаа юм байна. Энэ хүн кино найруулад 30 гаруй жил болж байгаа. Түүний алдартай кинонуудаас дурдах юм бол Малена байна. The Legend of 1900 буюу 1900-ийн томог гэдэг. За Бария зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногсон кинонуудыг бүтээсэн. Ер нь дэлхийн кино урлагт Итали киноны сэргэлтийг авчирсан найруулагч гэж үздэг. Төрлөх суурин нь Cinema Paradiso кинон дээр гардаг шиг жижигхэн. Гэхдээ 6 кинотеатртай гэж. Яг кинон дээр бол нэг л кинотеатртай гардаг тий. Тий. Тэнд бүгдээрээ л шаварж багтаад байждаг. Багтахгүй. Тий. За энэ 6 дээр нэмэгдээд 100 задгаа кинотеатр нэгтчихвэл 7 театртай болчдөг гинэ. За Giuseppe киноныхоо бяцхан Тото шиг за багтаа өнөө 7 кинотеатраа ээлжлэн өдөр бүр шин кино үздэг. За нэг киног дор хаяж 2-3 давтаж үздэг байж гэнэ. За тэр үед одооных шиг кино дуусчихвал үзэгчдийг танхимаас гаргадаггүй гэнэ. За тийм учраас нөгөө хүүхдүүд чинь театртаа үлдээл дараагийн кинонууд үзээл ингээ. Өдөржингөө кино үзээл байж идэг байсан баг. За энэ бол 1960-ад оны ихэнх үеийн Итали улс. Cinema Paradiso кинонд ч гэсэн яг энэ үеийг харуулдаг. За тэр бол бидний багадаа зурагтаар үзэж өссөн кинонуудын өргөн дэлгэцээр гарч киног зөвхөн театрт л үзэж болдог онцгой нандин үе байсан.
Энэ үед Чарли Чаплины дуугүй киноноос эхлээд West Side Story, Ben Hur зэрэг Холливуудын сонгодгууд, Италийн неореализмаас хойш Fellini, Antonioni зэрэг Европын арт киноны сэргэн мандалт. За The Good, The Bad and The Ugly зэрэг Western киноны алтан үе. За мөн 7 самурайгаа хийчихсэн Акира Куросавагийн шинэ үе зэрэг кино урлаг жинхэнэ шинэ бүхнээр давлгаалж исэн ийм үе байгаа юм. Жинхэнэ эпик үе гэж хэлж байна. За тэгэхээр энэ үеийн кино театр гэдэг нь аль ч орны үзэгчдийн хувьд ертөнцийг үзэх, за сониучрах хамгийн том нүд болдог гайхамшигтай газар байсан эндээс харагдаж байгаа. Энэ үед чи интернет гэж юм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Яг кино театр жижигүүд бол яг тоолойчлал. Тийм. Тэгэд ер нь ертөнцийг харъя гэвэл номноос гадна яг нүдэрээ харъя гэвэл кино театр байсан байна. За ийм орчин Торнаторо өсөхдөө Тотогийн дүр шигэ 14 наснаас эхлээд кино театрт кино гаргахад тусалдаг кино механикч болсон байна. Чарли Чаплины Modern Times киног анх гаргахдаа өмнө нь огт үзэж байгаагүй ч эхний 7 хоногт л 20 удаа үзсэн гэдэг. За тухайн үед 4 өдөрт, за өдөрт 5 удаа шинээр ирсэн кинонуудыг гаргадаг байж. Энэ бол эгэл жирийн үзэгчдэд олдохгүй киноны ховор сонин туршлага байна. Эндээс л магадгүй найруулагч маань өөрийн найруулагч болох онцгой хувь тавилангаа эхэлсэн болов. 1977 оны намар Торнаторо 21 нас хүрч гинэ. Тэгсэн тэр намар суурьнд нь 1930 оноос эхэлж байсан хуучны кино театр хаагдахар болсон гэнэ. За кино театрын эзэн байшингийн зарахын тулд хамаг тавилга, эд хогшил бүх зүйлийг нь хоослж суллах хэрэгтэй болсон гэнэ. Тэгвэл Торнаторо бас тусламж гуйгаад хүсснээ аваарай гэсэн юм. За бяцхан ч хортой Торнаторо маань тэр хаагдж буй хуучна кино театрыг цэвэрлээд доторхыг нь зөөж тэр театрт 3-4 онсон гэнэ. Баахан тоос тортог бужигнаад чиг хөх зүнэртээд маш гунигтай мэдрэмж төрсөн гинэ. Cinema Paradiso-гийн яг төгсгөл харагдаад байгаа юм. Харин надаас их тэгээд байна. Тийм байна. Яг төгсгөлд нь явж оронгоотны бүх юм нь тоосон дарагдсан нэг юм гунигтай хүнд мэдрэмж өгдөө шүү дээ. Яг л тийм мэдрэмж мэдэрсэн баг. Тэгээ яг өөрөө тийм мэдрэмж мэдэрсэн болохоор төгсгөлийн хэсгийг бас тиймж гоё илэрхийлсэн баг гэж бодлоо. Тийм. Яг нэг өөрт нь онцгой мэдрэмж үлдээсэн болохоор тэрийг бүтээхээр бас онцгой болдог тийм яг тэгсэн байна. За тэгээд яг энэ уур амьсгалыг ямар нэгэн кино зохиол болгоё гэж санаад орсон. Тэрнээс хойш 10 жилийн турш орж ирсэн санаагаа тэмдэглэсээр за хотынхаа хуучны олон кино механикчаар үүх түүхийг нь яривал судалгаа хийсээр Cinema Paradiso гэдэг энэ гайхалтай киноныхоо зохиолыг бичсэн гин. Энэ зохиолоо би их нэнэгдэг байсан. Магадгүй миний 5 юм уу 6 дахь кино маань болох байсан болов уу гэж боддог байсан гин. Анхны бүрэн хэмжээний киногоо хийсний дараа продюсер маань над дээр ирээд чам дээр хийх гэж бүр ухтлээ хүсдэг тийм киноны санаа байхгүй юу гэж асуусан гин. Тэгэхэд нь би Cinema Paradiso киноныхоо зохиолыг нь ярьж өгсөн. Продюсер маань маш их сэтгэл нь хөдлөөд тэгэд ер нь энэ зохиолоор чинь кино хийгээд маш их дэмжсэн гинэ. Ингээл миний 2 дахь кино миний кино болсон юм а гэж дурсан мэт. Ямар гоё продюсер тий. Тийм бооч. Тий. За Cinema Paradiso бол Жузеппе Торнаторо найруулагчийн 31 наснда хийсэн 2 дахь кино. За 31 нас гэдэг бол найруулагч хүний хувьд залуухан шүү. Тийм. Бараг балчирч гэж хэлж болохоор үе. Godfather ч бас 31 настай найруулагч хийжсэн шүү дээ. 31 чи яадаг нас юм бэ? Итали найруулагчтай хувьд онцгой нас байх нь байна тий. За ийм залуудаа бүх цаг үеийн үзэгчдэд таашаагддаг, мөнхийн бүтээл хийнэ гэдэг тийм ч илбэг тохиолдох одоо хэрэг биш. За тэгвэл энэ хүн яаж юм агуу бүтээл хийснийг доорс ирүүлэх гээд үзье. За Торнаторо нь багаасаа гэрэл зураг авдаг байсан гинэ. Өнөөрэ энэ бяцхан Тотогийн дүрд жүжигчин сонгохын тулд бараг 300-аад хүүхдийн зургийг өөрөө дарсан юм бэл. За. Тэгжээж сонгосон гинэ. Кинон дээрээ өөрөө Тото ч жоохон томронгуутлаа зураг бичлэг хийдэг болдог шүү дээ, тий. Яг л өөрөө л байна, тий. За уран сайхны кино хийхээс өмнө Торнаторонд баримтат кино хэд хэдийг хийчихсэн байж гэнэ. За Жузеппе нь кино үзэгчдийн сэтгэлийг маш хүчтэй хөдөлгдөг. За яруу мэдрэмж төрүүлдэг боловч киноных нь үндсэн суурь нь үргэлж реалист бодиттой байдаг юм байна. Тийм ч болохоор үзэгчдийн сэтгэлийг гүйхэн биш их гүнзгий хүнддэг байхаа гэж одоо журмлагч нар хардаг. Зарим кино судлаачид энэ чанарыг нь nostalgic realism гэж тодорхойлдог юм байна. Энэ ямар гоё үг вэ те? Nostalgic realism. Тийм.
За үүнийг киногоо задлахтай дор хоёлаа илүү тодорхой ярина. За одоо бол найруулагчийн тэр сэтгэл хөдлөм тэр торгон мэдрэмж хаанаас үүснийг ярьж байгаа шүү дээ, тийм. За найруулагч бол киноны сургууль сураагүй. Өөрөө бие даан суралцсан баг. Гэхдээ кино хэлэнд бүрэлдэх бараг бүхэл зүйлийг өөрөө хийж, өөрийнхөө амьдрал дээр боловсруулсан хүн гэж хэлж болно. Багаасаа гэрэл зураг авдаг байсан. Линзээр хороо ертөнцийг харах. За хожим кино хийхэд тэрл хүрээ, өнгө, гэрэл гээд маш чухал нөлөөтэй байсан дамжиггүй юм. Мөн тэрээр 15 наснаас хотынхоо кино театрт жүжиг найруулан тавьдаг байсан гинэ. За кино биш хаа зүгээр театрт тийм ээ тий. Театрын жүжиг найруулдаг байсан. Тий. За түүний киноны драмат бүтэц, сэтгэл хөдлөл үүсгэх ич хідэн эндээс ихтэй байх гин. 20-30 наснда телевизэд ажиллаад баримтат бүтээлүүд хийж байсан нь кинон бодит амьдралын дүрслэл сайтай энгийн ахуйг мэдрэх тэр чадварыг нь хөгжүүлсэн баха гэдэг. За өөрөө энэ тухайга надад ер нь хобби байгаагүй. Багада ямар нэгэн тоглоомд улаарч байгаагүй. Ихэнх өсвөр насныхын чухал байсан зүйл сонирхлыг минь татдаггүй байсан. За спортод ч мундаг байгаагүй. Багаас миний ганц тоглоом камерны линзэл байсан гинэ. Зураг авдаг байхдаа байнга камертайгаа явна. Олон жил хүн амьтныг дагаж үе төмөн зураг авсан. Зураг авах гэж өдөржин хүмүүсийг ажигладаг, заримдаа маш сонирхолтой зураг авдаг. Гэхдээ ихэнхдээ л олигтой зураггүй хоцорно. Гэхдээ хамгийн чухал нь би хүмүүсийг ажиглаж сурсан. Яаж хөдөлж, яаж аяглаж, яаж инээж байгааг нь харж авдаг байлаа. Энэ бол маш чухал сургууль байсан юм а гэж дурсдаг. Тийм ээ. Ерөөсөө амьдралдаа жоохон байхасаа том болох баг 31 хүртэл өөрийнхөө одоо хийжсэн бүх ажил нь өөрийн энэ кинонд бэлтжижсэн юм шиг л тийм л одоо амьдралтай ээжтэй тий. Тийм. Тэгээд чинь хүмүүсийг хараад байна гэдэг чинь дүрээ хараад л байна гэсэн. Тий. Ямар дүр байж болох вэ? Энэ ламын дүрийг бас нэг ламыг харж байгаа л бичсэн байж таараа шүү дээ, тийм байна. За кино зураг авалтын үеэр аль нэг жүжигчин хиймэл үнэмшлэгүй байвал шууд л мэдрэгддэг. Зохиолоос бол энэ мэдэгдэхгүй. За кино зураг авч байхад жүжигчин алхахтай хүртэл бодтой, үнэмшилтэй байх ёстой. Буруу биш, зөв санагдах ёстой гэж өөрөө хэлдэг юм байна. Жинхэнэ найруулагч хүн хэлэх үг байна да. Тийм ээ. Зарим найруулагч нар зэгдгүй шүү дээ. Хамаагүйгээд хайчдаг. Тэр хүний жүжиглэлтний хамаагүй. За гол дүрэл чухал байх хэрэгтэй гэдэг. Таагалж жүжигч юм сайн мэднэ дээ. За би гэхдээ тийм найруулагч нарыг таарч байгаагүй л. За ивэдтгэж танилцуулъя. За. Өнөөдрийн дугаарыг Монос эмийн үйлдвэр Дармон эм болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд ивэнд итгэж байгаа. Тийм. За хоёлаа эхлээд Моносынхаа Дармон эмийг танилцуулъя. За энэ нь шүү дээ. Ханиалга намдаах, цэр ховлох зорилгоор томоогийн үеийн уушигны үрвсэл, гуурсан хоолын архаг үрвсэл, тамхины шалтгаанд бронхитийн үед хэрэгэлдэг юм байна. За уламжлалт дарвуу тав талах гэмиг орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн байгаа юм. Зөв. Тэгвэл одоо үдээд өстө яг л хэрэгтэй юм байна да. Надад татаа хэрэгтэй нэ. Манай хөнгөмж байгаа ханаатай гэж байна. За энэ нэмийн найрлаганд нь чацарган жимсний хатаасан шахтас, чихэр өвсний хуурай ханд, үзэм, руда, жүр үр зэрэг одоо хандлт найрлагатай байгаа юм байна. За мэдээж эмийн завраас гаж нөлөө хориглох заалтыг уншаад эмч эмзүүчээс асуугаад за эмийн найрлагдах ямар нэгэн бодист хашилтай хэсгийг нэгтэлж хэрэглэх ёстой шүү, тийм ээ. За энэ нэмийг бүх эмийн сангаар худалдаалж байгаа юм байна. За өнөөдөр авч явна. За энийг нуухгүй болж аваач. За хоёлаа цаашаа хөрвүүлчлээ. За тэгэхээр сонирхолтой байна. Үргэлжлүүлээрээ. За өөр бас нэг найруулагч том нөлөө үзүүлсэн зүйл нь багаасаа кино механикч байсан гинэ. Тухайн үед кино хайснууд ихэнхдээ нэг цагийнх. За тэгэхээр нэг цаг гаргачихаал завсарлаад хэлсээ солиод үргэлжлүүлж гаргадаг байсан. За хоёр дахь хэсгийг нь үзүүлж байхдаа торнотоор өмнөх гарсан хэлсээ дарааллыг нь харж судалдаг байсан юм. Ингээл хараал байждаг шүү дээ. Манай хүүч яг тэгэл байждаг. Ийм байдлаар 100 кино үзэхдээ би кино гэдэг энэ хэлний логикт суралцсан гэдэг юм. За өмнө дурдсанчлан Жузеппе Торнатора бол киноны тухай кино хийсэн анхны найруулагчдын нэг. Тэгэхээр энэ хүний хувьд кино гэдэг зүйл өөрөө ажил мэргэжил амьдралын нэг хэсэг гэхээс илүүтэй бүх зүйл нь гэдэг юм. Хороо ертөнцийг таньж мэдэх арга зам гэхээс илүүтэй амьдралаас хичнээн бага зүйл ойлгохтойгоо ухаарах. Ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ итгэхэд нь туслах багж нь байсан гэдэг. Бүх зүйлийг киногоор дамжуулж баясаж тунгаадаг байсан гэдэг юм байна. Кино бүтээгчийн хувьд бол өөрийн гэсэн хүчтэй онцлог арга барилтай найруулагч боловч үзэгчийн хувьд харин
уран зөгнөлт, аимшиг, авдал явдал гэд бүх төрлийн кино жанрт дуртай гинэ. Киног ийм ардчилсан маягаар хайрладаг нь хоёр шалтгаантай юм байна. Нэгт кино театрт кино үздэг байхад, кино механикчаар ажилладаг байхад ч тэр ямар нэг киног дагнаж гаргадаг театр гэж байгаагүй гэнэ. Сонгодог киноны дараа орчин үеийн кино гарна. За бүтэн сая өдөр арилжааны кино гарна. За нэгтгэгт нь Ингмар Бергман гарах жишээтэй гэх мэтчлэн гарсан бүх киног л хайрлаж үздэг гэж л яг тийм байгааз. Тэг мюзикл кинод ч гэсэн нугасгүй дуртай гэж. Тэгэхээр бүх киног ямар ч ялгуурлалгүйгээр үздэг байж. Хоёрт кино механикч болсон багш маань надад маш чухал зүйлийг заасан. Кино гаргахдаа дэлгэцэнд гарч буй бүх киноны гэрэл, фокус, дуу гэд бүх зүйл нь төгс байх ёстой. Чиний дургүй кино гарч байсан ч хамаагүй. Бүх кинонд ялгаваргүй тэг шандах ёстой гэж сургасан гэдэг. Үзэгчийн хувьд кино үзэх хизээ сайхан байдаг. За үзсэн кино маань тийм гайхалтай биш байсан ч кино хийх ямар хэцүүг мэддэг болохоор тийм кино байгааг нь зүгээр л талархтгаа гэсэн юм. Энэ бүр ямар гоё юм. Яг кинонд бүр үнэхээр хайртай үнээс л ийм үг гардаг. Тийм байна. Зүгээр кино үзэгч ингэж хэлдэггүй шүү. Тэр чинь мя кино хог гэж хэлдэг бол энэ хүн бүх киног хүндэтгдэг байх нь. За кино театрт бүх төрлийн кино гардаг байсан гэж найруулагч нь дурдаад байгаа тэр үе бол бидний баг байхад зурагтаар ёстол бүх төрлийн кино гардаг байсан үетэй яг адилхан байна. Нэг өдөр нь Ван Дам зодонтой кино үзснийхаа дараа нэрэл Ингмар Бергман за харт цагаан хүнд арт киногоо гаргацсан бичдэг. За тухайн үед арилжааны кино юу, арт кино юу гэсэн нарийн зааг ялгааг тавьж мэддэггүй байж. Ёстол олдсон бүх киногоо үзэж өссөн тийм үе байж байгаа. Тэр үзэгчд маань магадгүй кинонд яг ийм өгөөмөр сэтгэлээр ханддаг байх. Яг л миний тухай л яриад байна л та. Одоо бол киноноос юу мэдрэхээ бараг урдчлаад мэдрэх боломжтой болчиход байгаа. Ер нь мэдрэмжээ захиалчаад байгаа үзэгчд. Уг нь бол кино найруулагч, уран бүтээлч хүмүүс маань иргэдийнхээч гэдэг юм уу те үзэгчдийнхээ өмнө гараад чирч явах хэрэгтэй. Ийм гоё юм шинээр гарч байгаа маа гэд үзэгчдэд таниулах хэрэгтэй. Гэтэл одоо болохоор үзэгчд юу хүсэж байна? Тэрийг нөгөөд байгаа. Тэр бол үнэ тий. Яг ялангуяа Монголын киноны хувьд тийм байна. Тэгэхээр бид нөгөө нэг за ийм юм гарна гэсэн хүлээлт нь яг тийм байгаа байхгүй. Нэг сонин содон сюрприз, гоё сэтгэл хөдлөлийн тэр нандин тэр нэг плот твист ч юм уу тийм байха болчиход байгаа. Харин яг тэгтээ Cinema Paradiso дээр бол яалтч үнэ плот твист нэг юм төсөөлөөгүй мэдрэмжийг яг өгч чадсан. Яг төгсгөлийн тэр хэсэг дээр бол яалтчгүй уйлдаг юм байлээ. Тийм үү. За найруулагчийн хувьд бага насных нь амьдралынх нь хамгийн гайхалтай ижид байсан киног яг тэр ид шид чигээр нь дэлгэцнээ амьлуулж чадсан. Гоо сайхныг анзаарч хардагнууд хизээч хөгшөрдөггүй гэдгчлэн тоотогийн нүдээр жаахан хүүхдийн цэвэр тунгалаг нүдээр хорвоог харж кинонд чин сэтгэлээсээ дурлж байгааг нь хөндлөнгөөс үзэхэд нэрэл үзэгчийн доторх тийм нэгэн дурсамж сэрэгдэг. Яг чиний саний мэдрэмж байна. Мөн чин сэтгэлээсээ ямар нэг юмд дурлан татагдана гэдэг өөрөө ямар ариун нандин мэдрэмж байдгийг сануулж байгаа. Найруулагчийн дөрүүд тухайлбал Малена кинон дээр ч тэр дайны хүнд хэцүүжилд золгүй хөв тавилан туулж байгаа үзэсгэлэнт эмэгтэй Маленаг өсвөр насны хүүхдийн хэр буртахгүй нүдээр харж байгааг өгүүлдэг. Ирчүүд Маленаг үргэлж өөрсдийн эрх ашиг шунал хүсэл тачаалын нүдээр харж байхад тэр хүүхдийн нүдэл ганцхан хайрлж энэ ирч хөндлөнгөөс харж байгаа. Нэр энд дуртахад Тотогийн бага насны дүр тоглосон Салваторе Кашо энэ киноны дараа хэд хэдэн Итали кинонд тоглосон юм байна уг нь. Гэхдээ нөө сургууль завсардахыг хүсээгүй учраас та киноны карьераа өргөсөн. Жүжигчнийхаа карьерийг. Тийм жоохон багтаа. Тийм ээ. Ста хөөхөн игдэт зэрэгтэй хөлттэй. Ядчил кинон дээр ямар ч их зодтолт юурхээ. Өрөмний өчиг сахилахгүй юм чинь тий. Ээж нөр хаалж ийлээ шүү. За харин 2021 онд ном бичсэн юм байна. Энэ номон дээр өөрийгөө хараа бэрхшээлтэй болсноо бичсэн гэж. Бяцхан тоото тоглодог хүн амьдрал дээр хожмоо Альфредо шиг сохроогүй ч гэсэн нүдний бэрхшээлтэй болсон нь их сонь тохиолдол байна. За харин кино механикч тоглосон Альфредод Франц хүн тоглосон юм байна. Филипп Норе гэдэг нэртэй. За хэдий Франц хүн ч гэсэн энэ дүрээрээ Италичуудын хамгийн хайртай дүрүүдийн жүжигчний нэг болсон гэнэ. Харин яг нэг аав шиг ах шиг тий зөвлөгч шиг. Хин чин Альфредо ч хүүхдгүү. Тий. Тото аавгүй. Тий яг нэг юм ингээд таарсан тий. Тий. Хоорондоо бас хэрэлдэнэ. Тий. За энэ дүр дээр зураг авалтын үеэр хин Филипп маань
Францаар яриад дараа нь Италиар ам барьж дуу оруулсан байдаг юм. Ноо. Итали хэл мэдгүй юм байна. Сонирхолтой юм аа тий. Тэгэхээр энэ чинь жүжиглэлтэн дээр ч гэсэн бас хүндрэл гарна шүү дээ. Тий штэ. Урдаас ямар ч мэдгүй хэлээр яриа тэгээд тэрэнд хариулна гэдэг чинь бас Тэгэхээр жүжигчд бас мундаг тоглосон байгаа. мундаг тоглосон байна. Харин нэг Франц энэ киног Францад гаргахад тэр дуу оруулалтын дээр нь манай Филипп өөрөө дуу оруулсан юм бэл. Аа. Өөрөмж тий. За киноны зураг авалтыг Сицилийн Паласо Адриано тосгонд хийсэн юм байна. За жуулчид гадны хүмүүс барагтаа очдоггүй жижиг тосгон Cinema Paradiso киноны дараа кино сонирхчдын очих дуртай, аялах дуртай, хамгийн дуртай газар нь болсон юм байна. Кинон дээр гардаг Парадисо кинотеатр үнэхээр хуучин кинотеатр байсан гинэ. Тэрийг засаж сэлбээд зургийг авсан юм байна. Аа, яг байдаг кинотеатрыг ашиглаж авсан байна шүү дээ, тий. Харин киноны төгсгөлд энд кинотеатрыг боддоор нураадаг. Яг нураах гэж л байсан юм байна л да. За киноны хугацааны хувьд урт бог нь 2 хувилбараар гарч байсан гэнэ. Би нэг уртын нэрс үзэж байгаагүй. Бид ер нь уртын үзвэл зүгээр юм шиг санагдсан надаа. Тэрэн дээр тэр нөгөө Элина энэ хоёрын харилцаа илүү тод гардаг юм шиг л тий. Эх орон Италид нээлттэй хийж за гарах үедээ ашиг орлого болоод шүүмжлэгчдийн зүгээс ч гэсэн төдийлөн амжилт олоогүй. Энэ тухайхан найруулагч өөрөө кино ч амжилтгүй болвол үгийг чинь хэн ч авч хилцдэггүй. За продюсер маань амжилт олоогүй шалтгааныг хэтэрхий урт байна. 2 цаг орчим болгоод хасвал дээр гэж тодорхойлсон гэдэг. Тиймээс би киноныхаа 26 минутыг хасаад 2 цаг 4 минут урттай болгосон. За тэгээд одоо 2 цаг болгочихлаа. Хүсэж байгаа амжилтаа үзүүлээд байл. Гэтэл байдал өөрчлөгдөг үг гэнэ. Ойлгохтой шүүмжиж гараагүй. Ашиг орлогоч гаваагүй. Киноны орлого $100,000 ч хүрээгүй гэнэ. Гэтэл кино маань 1989 оны Канн кино наадамд дид шагнал авснаар бүх зүйл өөрчлөгдөж кино маань амжилттай болсон юм а гэдэг. Кино амжилттай болонгууд үзэгч шүүмжлэгчд киног багасгаж 2 цаг 4 минут болгосон аварсан юм шиг л ярьдаг. Гэхдээ энэ бол худлаа. Канн кино надад аварсан юм шүү дээ. Тийм байна. Гэтэ тэр нь кино гарснаас хойш хэр хугацааны дараагаар дараа жил. Бас гэтэ жил гэдэг чинь урт хугацаа шүү кино гараад дуусны дараагаар л тий. Тий. Яг энэ чинь 1988 онд нээлттэй хийсэн. Тэгэхээр 10 сард нээлттэй хийгээд Канных чинь хэдэн сард болж байгаа лээ? 2-3 сард болж байгаа юм лөө. Тэгэхээр бас гайгүй. Тийм байна. Найруулагч гоё үгэлдэг. Үннийг домог орлох юм бол тэр домгийг л хэвлэл. Тэр нь шиг юм болсон хэрэг гэж найруулагч өөрөө хэлж байж. Торнатора маань киноныхоо 2 хувилбарт хоёуланд нь дуртай гинэ. Гэхдээ урт хувилбарын дөрүүдийн хөгжүүлэлт нь надад илүү дээр санагддаг гэж хэлсэн байна. За бидний үтсэн олон улсад төгсөн хувилбар нь 2 цаг 4 минутын богино хувилбар нь. Харин урт хувилбар дээр нь Хижээл Салваторе олон жилийн дараа Эленатагаа уулзч аваар гардаг байсан юм. Харин уран бүтээлчийн замыг сонгосноор хүртэж чадаагүй боломж алдагдал харуулслыг Эленагаар дамжуулж илүү хүчтэй харуулдаг ч гэсэн ихэнх үзэгчдийн хувьд богино хувилбар буюу олон нийтэд төгсөн хувилбар нь илүү ариун, цэвэр, гэгээлэг гэж дүгнэдэг гинэ. Кино маань Каннаар тогтохгүй 1990 оны гадаад хэлтэй ирэх шилдэг кино төрөлд Оскарт нэр дэвшээд тэрийг хүртэж чадчих. Ингээд ашиг орлого нь олон нэмэгдэнэ гэсэн үг. За хоёул ивент итгэгчид танилцуулаад цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг манай Од Мөндөр суугийн Алтан гишүүд ивент итгэж байгаа. За би уянгад өнөөдөр Алтан гишүүд гэж ямар учиртай хүмүүс вэ гэдгийг тайлбарлая. За тэгээ. Манайх чи ингээд 2025 оны 8 сарын 1-ээс 26 оны 7 сарын 1 хүртэл 1000 нэвтрүүлэг гаргахаар төлөвлөсөн байгаа юм. Тэгээд чи манай үйл ажиллагааны зардал, ажилчдын цалин гэл бүр зөндөө олон зардал гарна шүү дээ. Тэгээд манайх бидний Од Мөндөр маань 2024 оны 8 сард юу дампуурах шахсан. За 4 сард нэгдээд 8 сард нь л дампуурах гэсэн байхгүй. Аха. Тэгэхэд харин манай Алтан гишүүд маань гарч ирээд. За та бүхэнд ингээ хандив өргөмөр байна гэдэг тийм саналуу зөндөө явдаг байсан л та. Тэгэд ер нь нэг энэ гишүүдийг энэ хандив өргөд байгаа хүмүүс өргөмөр байгаа хүмүүсийг нэг зохион байгуулалтанд оруулах их гоё юм байна гэж сэтгэгээд тэгээ Алтан гишүүдийг одоо санаачилсан байхгүй. Тэр хүмүүс ер нь одоо шинжлэх ухаан ийм оюулыг танин мэдгүй нэвтрүүлгийг цаашдаа үргэлжлээсэй гэж хүссэн хүмүүс маань Алтан гишүүд болдго юм байна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэд 1000 нэвтрүүлэг гэхээр бид нар нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр үнэлээд тэгээ 1000 нэвтрүүлэг гэдэг чинь 100,000 төгрөг байхгүй. Тэгээ ер нь манай Алтан гишүүд маань биднийг 100,000 төгрөгөөр ивент итгэсэн хүмүүс маань л байгаа юм. Зөв. Тэгээд тэднийг Facebook-ийнхаа Алтан гишүүн гэдэг нууц бүлгэмд оруулж агаад бид нар одоо шууд нэвтрүүлгийнхаа энэ бичлэгийг лайваар үзүүлээд тэг цаашдаа ч гэсэн гой гой үйл ажиллагаанууд явуулахаар төлөвлөсөн байна.
За. Тэгээ нэг гоё ойлголт байгаа нь энэ хүмүүс маань зөвхөн бид нар танд өгөөгүй. Тийм ээ. Шинжлэх ухааны танин мэдхүйг хөгжүүлэхэд Монголдоо ингээд түгээхэд өөрсдийн гараар хувь нэмэр оруулж байгаа байхгүй. Тийм ээ. Яг надаа хандива үргэсэн хүмүүс гэсэн чинь шууд л за зөвхөн одоо од мөндрийнхэнд биш олон хүмүүст хэрэгтэй юм хийж байгаа хүмүүс байна гэж бодлоо. Гоё бац тэ. Тийм ээ. За та бүхэн ч гэсэн бидний алтан гишүүн болж болно. За тэгэхийн тулд Худалдаа хөгжлийн банкны 94000 IBAN дугаартай 4191 тэг 4518 гэдэг данс руу 100,000 төгрөг шилжүүлнэ. За тэгэхдээ харин гүйлгээний утган дээрээ өөрийнхөө Facebook-ийн нэр болоод утасны дугаараа заавал бичих учиртай. За тэр одоо мэдээлэлээр чинь манай менежер тантай холбогдоод тэгээд алтан гишүүтэй бүртгэж байгаа юм шүү. За баярлалаа. Тайлбарлаж өгсөнд баярлалаа. За манай киноны маань гол өгүүлэмж амин сүнс нь бол дурсамж байна. За дурсамж гэдэг хүний өнгөрсөн цаг хугацаа. Нэгэнд болоод өнгөрсөн үйл явдал. За хойно хоцроод ахиж хизээч ирэхгүй алсран одож байгаа боловч. За дурсамж болоод ахин дахин амьсаар байгаа. Дурсамжид тис хоёр өөр нөлөөтэй эсрэг тесрэг чанар байдаг нь их сонин. Өнгөрсний хүнд хэцүү явдлууд ард үлдчихдэггүй. За хүнийг ангуучилж одоогийн амьдралд нь нөлөөлсөөр за ер нь бас нэг тийм disorder, trauma шиг юм үлдчихэж байгаа. Хүний аюулыг тохиолох, хамгаалах механизмаас үүдээд сөрөг, хар бараа мэдээ, за үйл явдлыг илүү тогтоож үлдэх, илүү анхаарал хандуулах өгөгдөлтэй байдаг юм. За тийм болохоор сэтгэл зүйчд маань сайн сайхан зүйлд илүү анхаарад төвлөрөөд зориудаар дадал болгох гэж зөвлөдөг нь ийм очиртай гинэ. Шашин дээр ч гэсэн тэгдэг. Буян үйлдэл хүнийг баярлуул. Тэнгүүд хүн баярлуулаад буян үйлдэлээр чи өөрөө нэг гоё болчихдаг шүү дээ. Тэнгүүд тэр сайхан гоё дурсамж чинь чиний сэтгэлийг эмчлээд байна л гэсэн үг. Одоо сүүлийн үеийн харал манифест юм уу та? За харин кино урлаг энийг хамгийн амттай сэтгэл хөдлөн байдлаар хүнд сануулж байдаг гинэ. Киноны бусад ямар ч урлагт байхгүй нэг чухал чанар нь цаг хугацааг үзүүлэх чадвар. Хүний амьдрал кино хоёртол бодит цаг хугацаа өрнөж урсаж байдаг. За Жузеппе Торнаторогийн кинонд энэ цаг хугацааны урсгалд дөрүүд нь дан ганцхан сайхан гэрэл гэгээтэй бүхнийг туулсандаа биш. За дайны хүнд бэрх, хар бараан, өнчрөл, хагцал хизээч амьдрал болж бүтээгүй хайрыг туулсан ч гэсэн түүнийг яг л жаахан тоото кинонд чин сэтгэлээсээ дурлаж байгаа шиг цэвэр тунгалаг гэрэлтэй нүдээр иргэн харж нандинан хайрладаг. Үүнийг л Жузеппе Торнаторогийн ностальжик реализм гэдэг баг. Энэ дурсамжийн хүчийг киноны хөгжим улам уяран болгодогтой үзэгчид санал нийлнэ. Кино эхлэхэд л энэ киноны хөгжим ямар гайхамшигтай болох вэ гэдг нь шууд мэдрэгдэж байгаа. Киноны тэр гайхалтай хүчтэй хөгжмийг кино урлагт өөрийн хөгжмөөрөө шинжилэл хийсэн. Кино хөгжим гэж зүйлийг шин шатанд авчирсан нэгэн эрхэм бичсэн нь Эннио Морриконе. За хожим олон кинон дээр энэ эрхмийн тухай одоо хоёлаа дурсах байх. За харин энэ удаад Cinema Paradiso кино болон Жузеппе Торнаторотой огтлцсон амьдралын замналыг тодруулахад тухайн үед энэ кино хийхэд гэж байхад Жузеппе 31 настай. За олон танигдаагүй залуу найруулагч байсан. За харин Эннио Морриконе бол 60 хүрж байсан. Дэлхийд алдартай од суперстар. За western киноны бэлэг тэмдэг болсон Good, Bad and the Ugly. За Once Upon a Time in America in the West. За энэ гих мэтчлэн та киноныхаа домогт хөгжмүүдийг биччихсэн Оскарын шагналд Days of Heaven киноны хөгжмөөрөө нэр дэвшсэн ер нь яг оргил үе байж байгаа. Тийм байна. Оскарт нэр дэвшчихсэн. Тийм. За Жузеппе Торнаторогийн хувьд харин 9 наснда анх Эннио Морриконегийн хөгжмийг A Fistful of Dollars киноноос сонссон гинэ. За хөгжим хүүд маш их таалагдаад марталгүй явсаар хэд хоногийн дараа далайн хэрэг дээр зугаалж явтал нэг их шиг тайрцагнаас нөгөө киноны хөгжим сонсогдсон гэнэ. За киноны хөгжмийг киноноос нь тусдаа сонсоход ч гэсэн гүн сэтгэл үлдээсэн болохоор тэрнээс хойш энэ хөгжмийн зохиолчийн хөгжим болгоныг дагаж сонсдог улаан фэн болсон гэнэ. За найзууд хамтрагч болсон хойно Морриконе өөрөө зохиосноо мартчихсан хөгжмийг маань хүртэл Жузеппе санаж байдаг гэж хошигндаг юм. Жинхэнэ улаан фэн нэ. Тийм байна тий. Тэгээд өөрийнхөө одоо шүтэн биширдэг хүнтэйгээ хамтарч ажиллана гэдэг ч одоо ямар гоё хэрэг вэ. Тийм. За яаж танилцсан бэ гэсэн чинь анх энэ киног хэний ч танихгүй найруулагч найруулах гэж байгаа маа. Морриконе та энтэй хамтарч ажиллах уу гэсэн чинь татгалцсан гинэ. Гэхдээ та ер нь зохиолыг уншаад үзээч гэд продюсер нь санал тавиад. Тэгсэн чинь
зохиолоо уншиж дуусчаад хэд хоногийн дараа Эннио Морриконе найруулагч руу өөрөө уцс тагсан гэнэ. За. Ингээд кинонд ажиллана гэхэд итгэж яддаг баярлсандаа Торнаторогийн гар салгалж байсан. Йой. За түүнээс хойш Эннио Морриконе насан эцэслээ Торнаторогийн бүх кинонд буюу нийт 13 киноных нь хөгжмийг 28 жилийн турш тасралтгүй бичсэн баг. Вау. Ингээд энэ алтан хамтрагч нь болж байгаа. Тийм ээ тий. За Малена Legend of 1900 зэрэг киноных нь сэтгэл тоногсон хөгжмүүдийг үзэгчид санаж байгаа. Ялангуяа Legend of 1900-ийн тэр төгөлдөр уурын хэсгүүдийг бол үнэхээр гайхамшигтай. За Эннио Морриконе Торнаторо хоёрын насан туршийн хамтрал киноны хөгжмийг шин төвшөнд авчирсан гэж үнэлэгддэг юм байна. Ялцчгүй Cinema Paradiso чинь ийм гонигтай үйл явдлууд энэ кинон дээр зөндөө байгаа шүү дээ. Аав нь ингээ байхгүй. Тэгэл одоо хайртай бүсгүүдээ ингээ хаягдж байгаа юм амар олон гонигтай хэсгүүд байгаа мөртлөө хөгжим нь тэрийг бүр ингээ дарклуулахгүйгээр ийм гэгээлгээр авч явсаар хагаад энэ киног дуусгаад за тэр төгсгөлийн дурсамж хэсэг дээр бол Тэ. Хамгийн эцсийн юм а тавьж байгаа шүү дээ. За Жюзеппе маань алтан хамтрагч насан туршийнхаа найзын тухай Эннио анхнаасаа л надтай энэ тэнцүү харьцдаг байсан. Тэр гайхалтай хөгжмөн зохиолчоо тогтохгүй харилцахад хамгийн амар хүн байлаа. Тэр бол авиртай уран бүтээлч шиг биш. Мужаан шиг л ажилтдаг хүн. Би Эннио надад 6 хөлтэй ширээ хэрэгтэй байна гэвэл тэр тэгэлгүй яах вэ гэдэл ертөнц дээр хамгийн төгс үзэсгэлэнтэй 6 хөлтэй ширээг урлаж чадах хүн. Би Эннио чамаа өчнөө удаан шаргуу ажиллаж бичснийг чи мэдэж байна. Гэхдээ надад чиний бичсэн хөгжмийн энэ хэсэг нь таалагдахгүй байна гэвэл тэр даруйдаа л бичснээ урч хаяад зүгээрээ ахаад эхлэе гэх хүн. ямар гоё юм бэ. За Энниотой ажиллаж байхад түүнд бүрэн итгэж болно. Тэр ч өөрийгөө болон авьяасаа хөгжмөдөө бүрэн дайчилж зориулдаг гэж одоо найруулагч маань дурссан байдаг юм. За Эннио Морриконе 500 гаруй хөгжмийн зохиол бичсэн. Киноны зохиол. За Эннио Морриконе киноны хөгжим тухайн кинонд бие даасан диалог, харилцан яриа шиг л чухал байдаг гэж шүүмжлэгчид үнэлдэг. Киноны хөгжмийн ил агуу мастрыг яагаад Холливуд зөв ёсоор үнэлдэггүй? Оскарын шагналыг тэртээ хойно буюу 2016 онд Тарантиногийн The Hateful Eight киногоор нь дөнгөжл хүртсэн гэд их л тийм маргаан дагуулдаг. Би ч гэсэн одоо үнэхээр тэрийг гайхаж. 16 онд энэ шагналыг авч явахдаа тайз нэр гарч ирдэг. Маш хөгшин 87 настай байгаа шүү дээ. Тэгэхдээ Италиар талархлыг үгэлдэг байхгүй. Аа. Тэр бол албаар ах гэж би бодсон. Тийм бах тий. Тэрнээс шиг юм бол англиар чөлөөтэй ярьж байгаа. За тухайн үед 87 наснда анх удаа Оскарын шагнал авсан хамгийн настайдаа энэ шагналыг хүртсэн хүнээр тодорч байгаа. За шүүмжлэгч, үзэгч фэнүүд нь Морриконд ил Оскарын шагналыг хүртээсэн нь хэдийн өгөх ёстой байсан шагналыг нь өгөөгүйдээ гэмшсэн Холливуудын хожимдсан гэмшил гэж нэрлэдэг юм байна. Эннио Морриконе нийт 6 удаа Оскарт нэр дэвшээд ганцхан удаа авсан л тэр байна. За харин 2007 онд киноны хөгжимд оруулсан насан туршийн хувь нэмрийг үнэлээд хүндэтгэлийн Оскарыг гарт болсон байдаг. Ямар гоё юм. Би энэ дээр нэг юм тайлбарлаж хэлмээр байна. Хүндэтгэлийн Оскар гэдэг бол хамгийн том Оскар гэж би боддог. Шилдэг жүжигчин байлаа гэж бодъё. Тухайн жилдээ л шилдэг байсан байж болно. Тийм тий. Азтай ч юм уу тий. Одоо өрсөлдөгч кинонуудаасаа бас шалтгаална шүү дээ тий. Тийм. Тэнгүүд хүндэтгэлийн Оскар гэдэг чинь тэр хүн насан туршдаа хамгийн шилдэг нь байсан байхгүй. Тэр бүх одоо насан туршдаа хийсэн бүх юмыг үнэлээд хүндэтгэлийн Оскар өгч байна гэсэн үг юм байна тий. Жюзеппе Торнаторо маань 2021 онд мөнхийн хамтрагч киноны хөгжмийн ил агуу суутан насан туршийн анд найзынхаа дурсгалыг хүндэтгээд Эннио гэдэг баримтат кино бүтээсэн байдаг. Энэ үнэхээр гоё кино байна. За энэ киног үзэх хэрэгтэй юм байна да. Тий. За дэлхийн кино урлагийн хамгийн сэтгэл хөдлөм төгсгөлийн нэгэнд ойртож байна. За Cinema Paradiso киноны үнсэлтүүдтэй төгсгөл үзэгчдийг хамгийн их уйлуулж сэтгэлийг нь хөдөлгөдөг. За ийм сэтгэл хөдлөгдөг төгсгөлийн эхний 3-т бичигддэг юм байна. Вау. 1, 2-т нь ямар төгсгөл ордог юм бол гэж бас сонирхмаар л санагдлаа тий. Тийм байна. За кинод маш сонирхолтой нэгэн камео байдаг нь одоо юу шүү дээ чимэг дүүртэй. Киноны төгсгөлд Салватор Альфредогийн орхисон киноны хэлсийг одоо нэгэн кино механикч төгөөд тавиулдаг хэсэг байгаа. Тэр кино механикч нь найруулагч өөрөө байхгүй. Оо, өстө мдээгүй юм биш дээ. Нэг чамд үлдээсэн шүүгээ тайлс авчирдаг шүү дээ. Хоттой ирээд нэг хүнээр тавиулдаг. Тэр projectionist нь манай найруулагч өөрөө. За Жюзеппе Торнаторогийн проектаас цацрах гэрэл үзэгчдийн сэтгэл зүрхний хамгийн нандин гэгээлэг хэсэг тусган гарцаагүй.
За Альфредо эдэр тоотоод юу ч хийлээ гэсэн балчирч яахан байхдаа кинонд дурладаг байсан шигэ бүх зүйлд сэтгэл зүрхээ зориулж яваарэ гэдэг захиас бол Cinema Paradiso киноны юу ч болж байсан амьдралыг хайрлах, чин сэтгэлээсээ амьдрал чин сэтгэлээ зориулахын яруу сайхны дуулал нь байна. Энэ кино шүү дээ тийм. Хүнд ер нь дурсамж гэдэг хамгийн чухал зүйл гэж би боддог юм. Бас дээрэс нь мартах гэдэг бол үнд өгсөн бурхны бэлэг гэж би боддог байхгүй юу? Хүнд хэцүү зүйлүүдийг хүн мартчихэж цааш явна. Харин аз жаргалтай тэр нандин дурсамжуудаа хязгаарч мартаж болохгүй. Тэгээд ч мартаж чаддгүй шүү дээ. Тийштэй аз жаргалтай одоо нандин гэсэн бүхний ойр ойрхон ингээд саналсыг хүсдэг болохоор мартагдахгүй явдаг байх л та тийм. Тэгээд маш хүчтэй дурсамж үлдээ сэтгэл хөдлөл үлдээсэн болохоор хязгаарч мартагддаг байх. Тэгээд зарим хүмүүс ингэдэг байхгүй. Чи их моралтай юм. Өнгөрсөндөө л амьдраад байх юм гэдэг. Гэтэ үгүй шүү дээ. Би ч тэр өнгөрсний хүн юм чинь. Тэр өнгөрсөн дурсамж, тэр өнгөрсөн үйл явдал намайг өнөөдөр хүн болгосон байхгүй. Өнөөдрийн би чинь тэр өнгөрсний хүн байхгүй. Гэхдээ би ирээдүйд одоо болж байгаа үйл явдлуудаасаа мэдээж одоо гой дурсамжууд авч үлдээд цаашдаа ингээл цаашаа явна шүү дээ тийм. Иймийг ойлгодгүй өнгөрсөндөө битгий үлдээдэг хүмүүс байдаг. Гэтэ тийм хүмүүсийг би лав ойлгож чаддаг. Бүх зүйлээс дурсамж авч болно. Энийг кинон дээрээс харуулдаг. Энэ миний талбай гэдээ өрлөд байдаг галзуу хүн гэдэг шүү дээ. Тэр хүнээс ч гэсэн дурсамжийг авч болж байгаа. Тэр хүн дурсамж өгсөн тий. Түүнийг хараад манай тоото чинь эргээл сэргэж байгаа шүү дээ тий. За ингээд манай надад бас тэр одоо төгсгөлийн цоглуулсан хальснуудыг үзэхэд яг юм заримдаа нэг юм алдагдсан боломж гэдэг шиг нэг юмнууд хэсэг байдаг штэ. Би хэрвээ тэр хүн одоо тоото яваагүй байсан бол яг одоо тэр хайр сэтгэл үргэлжлээл тэгж явах байсан. Тэр бүхнийгээ ингээд бодоод сууж байгаа юм шиг мэдрэмж надад төрсөн. Гэхдээ тэр урт хөлбөр дээр нэг тодорхой гард юм тий. Магадгүй баха. Манай нэг зохиолч надаас энэ үгийг заавал хэлээрэй гэж гуйсан юм. Алсаас харахад өнгөрсөн цагийн сүүдэр гэрэл цацраадгийг айд ихэд мэддэгч байсан болоосаа гэж. Аюул заны шүлгийн мөр юм байна. Алсаас харахад өнгөрсөн цагийн сүүдэр гэрэл цацраадгийг айд ихэд мэддэгч байсан болоосаа гэж. Ер нь бүх дурсамж бүх муухай дурсамж ч гэсэн муухай үйл явдал ч гэсэн ирээдүйд бас инээдэн болох тохиолдол байдаг шүү дээ тий. Тий шүү. За баярлалаа гинэ. За баярлалаа. Гоё киноныхаа талаар гоё түүхүүдийг болон баримтуудыг ярьж гисэн баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа. За баярлалаа. За Од Мөндөр сувгийн IMDb 250 нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүрээд өндөрлж байна. Хөтлөгчийн хот болон уянга нар хүрэхлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хост долгионы Од Мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Манас Эмийн үйлдвэр Дармон эм болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байна. Энэ хүртлэгдсэн та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.